Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бүгдэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. Ер нь аль ч улсад мэрэгч, төлөгч, зүүн совинтой хүмүүс бусдын сонирхлыг татдаг, хараал арилгах, ирээдүг хараах, хайр дурлалтай учруулах, салсан хосуудыг нийлүүлэх, хүнд хараалждах хийх, бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг янз бүрийн зан үйл хийдэг, хүзэр татаж хүний амьдралыг тайлагнаж уншдаг гэд бидний мэдхээс мэдэхгүй хүртэл маш олон янз байдаг. Энэ удаагийн түүхтэр яригдах Юр бусын зүүн совинтой мэрэгч, төлөгч Мадам Ха Смит гэх эмэгтэй Вьетнам гаралтай Америкт амьдардаг. Олон ч хүний дунд бол нэр хүндтэй нэгэн болж чадсан Юр бусын чадварлаг гэж амнаас ам дамжиж яригддаг. Тэр хэрээрээ бол хүмүүс цаг авч бүр зорж очдог болцсон тийм нэг эмэгтэй байгаа. Гэхдээ харамсалтай нь бол энэ эмэгтэйд маш аимшигтай гинтийн явдал тохиолдож олныг точирдолд оруулсан талаар та бүхэнд ярьж өгье. Калифорни мужид Оранж Каунтид Вьетнам гаралтай Америк иргэд бол маш олноороо сууршиж амьдардаг. Үзмэрч эмэгтэй Мадам Ха Смит болон түүний охин хоёр Оранж Каунтигийн Вестминстер байдаг гэртээ 2005 оны 4 сард онц хэрсгийгээр алуулсан байдалтай олцсон. Нэрийг нь үүнээс хойш арай богиноор хатагтай Смит гэд яриад явчээ. Тэгэхээр ээж охин хоёрыг хэн алсан, цаана юу нуугдчихсэн зэргийг өнөөдөр хэдүүлээд дэлгэрэнгүй судлах болно. Хатагтай Смит бол 52 настай байсан. Харин охин Анита нь болохоор 23 настай байсан юм байна. Ер нь бол тэдний амьдардаг хотод мэрэг төлөг хийх зарууд бол хаасаагүй харагддаг. Тэр дундаас хамгийн алдартай нь баг хатагтай Смит. Тэгээд өөрийгөө бол тэр энэ тэнд зарлал нааж сурталчлаач гэсэн хэрэггүй өөртөө асууж сураглаад хүрээд ирдэг болцсон тийм нэг чадвартай эмэгтэй байсан. Тэгээ хувь тавилан төлөгдөж асуултанд хариулахаас гадна өндөр албан тушаалтнуудад зөвлөгөө өгдөг. Ер нь ийм төрлийн зүйлд огт итгэдэггүй хүмүүс хүртэл хатагтай Смитийг мэддэг болцсон байсан. Зөвлөгөө авч уулзахын тулд анхны удаад бол $6,000 тэгснэ хайр дурлалын шившлэг хийх зан үйл нь заримдаа $10,000 хүрэгч тохиолдол байдаг байсан. Ийм маягаар бол маш алдартай нэгэн болж уулзсан хүмүүс нь хүртэл түүнийг асар их чадвартай гэдэгт нь итгэдэг. Сүүлдээ бүр шинэ үйлчлүүлэгч авахаа болоод зөвхөн хуучин үйлчлүүлэгчдтэйгээл дахиж уулзаж мэрэг төлгөө хийдэг болсон. Тэглээгээд олох орлого нь багасаагүй. Хатагтай Смит охинтойгоо маш тийм тансаг амьдардаг байсан. Үнэтэй машин, үнэтэй хувцас, үнэт идэл, том хаус, тэгээд охин Анита нь Калифорни мужийн хамгийн нэр хүндтэй сургуульд сурч ирсэн юм байна. Тэр бол анх Америкт 1988 онд 35 настайдаа 6 настай байсан Анита гээд охиноо дагуулад очиж исэн юм байна. Анитагийн эцэг чухам хэн болох нь одоо хүртэл нууц хിവэрэ байд юм билээ. Анх Америкт дөрвж очоод амьдралын нөхцөл нь бол маш муу, танил тал байхгүй, мөнгөгүй, англи хэлний мэдлэггүй. Тэгээд тийм ядуу зүдүү орчинд охиноо өсгөхийг хүсээгүй болохоор өөрийнхөө мэрэг төлөвлөгний авьяасаа ашиглая гэж шийдсэн. Тэр үед бол Little Saigon-д Вьетнамчууд сүсэг биширлээ хадгалсан хിവэрэ байсан болохоор хатагтай Смитэд очиж үзүүлэх хүнч олон байсан. Ингээд ийм байдлаар 15 жил тууштай хөдөлмөрлсөний үр дүнд хатагтай Смит бол Калифорни мужийн хамгийн нэр хүндтэй төлөгчийн нэг болж зөвхөн Оранж Каунтигаар зогсохгүй өөр олон газруудаар ч гэсэн нэр хүнд нь түгэж эхэлсэн. Тэр бол охин Анитагаа багаас нь хамгийн сайн боловсрал олгох сургуульд сургаж аз жаргалтай хүүхэд нас гэрэлт ирээдүг бүтээж өгөхийг хичээсэн. Анита бол ээжийнхээ итгэлийг алдалгүй үргэлж ээлдэг зөөлөн хичээнгүй байснаас гадна хичээлдэж гисэн сайн суралцдаг байсан. Тухайн аимшигтай бас харамсалтай үйл явдал 2005 оны 4 сарын 22-ны өдөр болсон юм байна. Анитагийн экс найз залгуу нь хэдэн цагийн турш ерөөсөө холбоо тогтоож чадахгүй байсан болохоор цагдаа руу анх дуудлага хийж гэрээг нь шалгаж үзэх хүсэлт тавьсан юм байна. Цагдаа нар бол гэрт нь явж очиод хаалгыг нэлээд удаан тогшсон боловч ерөөсөө тайлаагүй. Тэгээ сүүлдээ хаалгыг нь эвдэлжээж дотгошоо нэвтэрсэн.
За тэгээд яваад орсон чинь хатагтай Смит болон Анита хоёр хоорондоо одоо 3 метр орчмын зайтай газарт хэвтчихсэн. За тэр хоёрыг бол олон удаа хутгаалж ам насыг нь хүнээсэн. За тэдний гар дээрх шархнуудыг нь харахад бол эцсийн амьсгалаа одоо хураах хүртлээр амиа аврахын тулд нэлээд бас тэмцэлсэн гэдгийг нь илтгэжсэн. Гэр нь бол маш тийм эмх замбраагүй болцсон шүүгээ шургуулгануудыг нь ингээд онгойлгоод хувцас одоо бас бичиг баримт цааснуудыг нь эн тентгүү тараацсан байсан. За галтгооны өрөө хэсэгт болон бейсментийнх нь ойр хавьд их хэмжээний цус бас асгарсан байсан. За хатагтай Смитийн үнэмлэх мөн кредит карт гар утас нь гэрээс нь олдоогүй болохоор цагдаа нар бол ихэндээ дээрэм хийх гэж ороод тэдний хүнөөсөн гэмт хэрэг гэж таамаглаж исэн ч гэсэн гаднаас бол ямар нэг хүч хэрэглэж нэвтэрсэн ч юм уу. За хаалга эвдэлсэн, цон хаагалсан тийм уулмуур байхгүйсэн болохоор дээрэм гэсэн таамаг нь бол шууд ницаагцсан. Цагдаа нарыг явж очиход бол бүх хаалга нь сайн төгжээтэй. За цонхны хамгаалалт нь бүрэн бүтэн, за бас гэрт нь одоо их хэмжээний бэлэн мөнгө үнэт идэл байсан болохоор өөр боломжит хувилбар дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болсон. Алуурчин бол ээж охин хоёрын танил нэсэн. За тийм болохоор ямар нэг эргэлтсэн, эсэргүүцсэн зүйлгүйгээр гэрлүүгээ оруулсан байхаа гэж үзсэн. За гэхдээ мөрдөгчдөг хамгийн их эргэлзүүлсэн нэг хачирхалтай зүйл нь юу байсан гэхээр хохирогч хоёр эмэгтэй дээр тийм цагаан өнгийн будаг хасгацсан. Тэр нь бол одоо цустай нь холилдсон тийм байдалтай байсан. За тэгснэ тэр будгийг зөвхөн толгой болон гар дээр нь асгацсан. Хоёулангийнх нь нүрийг огт гимтээгээгүй. Тэгээд хэргийг удирдахжсэн цагдаа хэлэхдээ би олон жилийн карьерийнхаа туршид ийм юр бусын хэрэг харж байгаагүй гэж ярьсан байсан. За мөрдөн байцаалтын явцад бол хатагтай Смит 2001 оны 2 сард дээрэмдүүлж исэн. За гэмт хэрэгтнүүд болохоор тэдний гэрлүүн нэвтэрч ороод тэгээд өөрийг нь гэрт нь байж хат нь айлгаж сүрдүүлж агаад $372,000 тэнцэх хэмжээний бэлэн мөнгө үнэт идэл дээрэмдчихэд гараад явсан байсан. За тэр үед мэдээж эрж үзүүлж харуулж байгаа хүмүүс нь дандаа бэлэн мөнгөөр тооцоогоо хийдэг. Тэгэхээр хатагтай Смит бол байнга гэртээ одоо хэмжээний бэлэн мөнгө хадгалдаг зуршилтай байсан болохоор тэр нь одоо гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татах гол байн болсон байсан. За тэгээ тэр явдлаас хойш хатагтай Смит гэрийнхээ аюулгүй байдлыг сайжруулад төгжээнүүдээ солиод цонхны хаалтаа бас суйрлуулсан. За тэгж байжгаад яг 1 сарын дараа нь ахиад дээрэмдүүлсэн. За гэхдээ энэ удаад болохоор гадаа гудамжинд явж агаад бидээ авч явж исэн бэлэн мөнгө бас зөөж явж исэн үнэт идэлээ юучгүй сэгсрүүлж исэн юм байна. За ингээд ээж охин хоёрын амиа алдсан хэргийн дараачаас бол цагдаа нар тэднийг таних мэддэг бараг бүхий л хүмүүсээс байцаалт авах өргөн хүрээний ажлыг эхлүүлж хэргийн цаад учир шалтгааныг олохоор хичээж эхэлсэн. За тэгээд цаашлаад тэд нар бол хэрэг явдлын талаар өөр орнуудад амьдардаг хатагтай Смитийн одоо 3 жигч дүүс рүү нь холбогдож болж өнгөрсөн зүйлсийн талаар хэлсэн. За тэд нар бол харамсалтай мэдээг олж сонссон даруйда тал талаас цуглараад Америкт ирснийхээ дараа хэвлэлийн баг хурал зарлаад цагдаа болон олон нийтээс тусламж хүсч алуурчныг олоход тус болох мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал бол амласан. За тэгэхээр цагдаа руу хамгийн анх залгасан нөгөө Анитагийн экс найз залуу мэдээж сэжигтний тоонд зүүн ёсоор багтаж эхэлсэн. За тэр залуу болохоор Анитатай ахлах сургуульд байхаас нь эхэлж нийт бол 6 жил үерхсэн. Гэхдээ тэдний үерхээлт ээж нь бол жоохон дургүй байдаг. Яагаад гэсэн чинь хатагтай Смит тэр залуу охиных нь өрөөнд нүцгэн байж байгааг нэг удаа олоод харсан. За тэр үед бол Анита тэр хоёр насанд хүрээгүйсэн болохоор тэгээд хурмаа хийхээсээ өмнө харилцаанд орж болохгүй гэсэн хатуу байр суурьтай хүний хувьд бол маш их уурлуулсан үйл явдал болж исэн юм байна. За яг хөө тэглээгээд охиноо хүчээр найз залуугаас нь салгасан зүйл бол байхгүй ч гэсэн ерөнхийдөө нэлээд тийм дургүй байдаг байсан. За хэдийгээр тэр хоёр нэлээд олон жил үерхсэн ч гэсэн Анита бол сүүлд найз залуугаа өөр охинтой сэтгэнсэн байж магадгүй гэж хардаад үнэн ч бус байснаас нь болоод харилцаагаа ер нь бол дуусгахыг шийдсэн байсан. За тэр найз залуу Анитагаас ерөөсөө салах бодлого байнга уучлал гуйж эргээд нийлхийг хүсдэг байсан юм байна. 2005 оны 4 сарын 22-ны өдөр болохоор тэр залуу Анита руу хитгэдэн удаа залгасан чинь уцаа ерөөсөө авахгүй байсан. Ер нь л уцаар ингээд залгах үед Анита шууд уцаа авдаг тийм зуршилтай байсан болохоор холбогдохгүй удажгаад санаа зовоод тэгээд юу басныг шалгаж үзэх гээд гэрлүүн явж очисон байгаа. Тэгээ гэрт нь ойртод очисон чинь тэдний жижигхэн нохоо нь арын хашаанда ганцаархнаа. Тэгээ гэр дотор нь бол нам гүм
хүм тэгээ хашаа руу одоо явж орчоод хаалгыг нь тогшсон чинь ерөөсөө хаалгаа тайлахгүй тэгэхээр нь цонхоор нь шагаагаад тотгошоо харсан чинь тавилгууд нь ингээ бүр хайшаа шолцсон гэрээр нь одоо баахан бичиг цаас ингээ хүлэрсэн байхыг анзаарч харангуутаа шууд 911 руу дуудлага одоо хийсэн юм байна. За энэ байдлыг хамгийн анх олж мэдсэн хүн нь тэр Анитагийн найз залуу байсан болохоор цагдаа нар хамгийн анхны сэжигтнэр түүнийг бол татгаар болоод тэгээд байцаалт хийж мэдүүлэг авч эхэлсэн. За ингэхэд бол цагдаа нарт 3 үндслэл байсан байгаа. Нэгдүгээрт бол одоо тэр хоёр хохирогчтой хоёулантай их бага хэмжээний асуудалтай байсан болохоор тэр зөрчлөөсөө болоод халтсан байж магадгүй. За хоёрдугаарт нь гэх юм бол гэрлүүн дайрч нэвтэрсэн уул мөр байхгүйсэн болохоор тэднийг одоо сайн таних хүн явж орсон гэж бол үзэжсэн. За 3 дугаарт нь хамгийн түрүүн цагдаа руу залгаж мэдээлэл өгсөн явдал нь хэрэг үйлдэлсэн байж магадгүй гэсэн сэжгийг бууруулж өөрийнхөө гин бурууг далдлах зорилготой байсан байж болзошгүй гэж үзэжсэн. За тэгээд энэ хэрэг дээр бас нэг сэжигтэн гэж хэлж болохоор хүн байсан нь хатагтай Смитэд янз бүрийн ажил хийж тусалдаг мужаан тим эрхтэй байсан. За тухайн эрхтэйд хэдийгээр тэдний гэрийн дэлгүүр байхгүй ч гэсэн хатагтай Смитийн мөнгө за үнэт эдлэл хаана байдгийг бол тэр хүн сайн мэддэг байсан. Илүү их сэжиг төрүүлж гисэн зүйл нь юу байсан гэхээр тухайн мужаан эрхтэй гутлан дээр нь цагаан өнгийн одоо тийм будагны толб болцсон байсан. Ингээд хэрэг үйлцэн этгээдийг барьж авч нэг тийш шийдвэрлэгдэж байгаа юм шиг анхандаа санагдчихсэн ч гэсэн нарийн шинжилгээ хийгдсэний дараа мэрэгчлэнүүд нөгөө мужаан эрхтэй гутлан дээр нээсэн будагны толб нь хохирогчдын бие дээр асгасан байсан будагнаас өөр бүтэцтэй болохыг нь олж тогтоосон. За тэр толб нь бол зүгээр нэг хашаа будаж байхдаа санамсаргүй тусаацсан тийм будаг байсан юм байна. Цагдаа нар мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж Анитагийн нөгөө найз залуу нь бол баттай алибайтай байсан учраас сэжигтний жагсаалтаас хасаад хамгийн одоо байх магадaltaй хоёр этгээд ингээд хоёулаа цагаатгагдаад хэрэг мухарталд орж эхэлсэн. Нэр алдран түгсэн за их хэмжээний хөрөнгөтэй байсан хатагтай Смитэд атаархсан түүнд одоо бухимдсан эсвэл одоо хин нэгэн танил нь явж очиход мэрэг төлөг хийхээс татгалцсан ч гэдэм үү. Тэм төрлийн атаархал хорсол уур хилэндээ автсан хүн одоо энэ хэргийг хийсэн байх магадaltaй юу гэсэн асуулт гарч ирсэн. За тэгэхээр цагдаа нарын хувьд бол нэлээд тийм одоо өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж иж хэргийн мөрөөр орхол шанс одоо үлдсэн юм байна. За тэгээ байжсэн чинь нөгөө гэрээс нь алга болсон гэдсэн хатагтай Смитийн кредит картыг нь энд тэнд дураараа зуруулаад яваад байгаа мэдээлэл ороод ирсэн. За ингэснээр мэдээж одоо бүх зүйлийг хумж чадсан маш үр дүнтэй үйл явдал болсон гэсэн үг. Цагдаа нар тухайн кредит карт нь хаана хизээ ашиглагдаад яваад байгаа гэдгийг олж тогтоож дараа нь хяналтын камерын бичлэгүүдийг бүр нэг бүрчлэн шалгаж сэжигтнийг мөрдөх ажил гарч ирсэн. За тэгсэн чинь нэг хүн хатагтай Смитийн картаар Orange County руу галт тэрэгний тасалбар худалдаж аваад бас зочид буудалд өрөө захиалсныг нь олж мэдээд цагдаа нар бол тэр зочид буудал руу нь явж очоод шалгасан чинь Таня Нельсон гэд нэртэй эмэгтэйгийн нэр дээр өрөө захиалсан гэдгийг олж мэдсэн. За тэгэхээр энэ Таня гэж эмэгтэй юун хүн болохыг нь шалгаад үзсэн чинь бас л хатагтай Смит шиг Вьетнамаас одоо Америк руу цагаачилж ирсэн. За гэхдээ хатагтай Смитийг бодох юм бол нэлээд тийм чинээлэг гэр бүлээс гаралтай бусад цагаачилж очисан Вьетнамуудыг бодох юм бол ядуу амьдрал мэдэрч өсөөгүй тийм эмэгтэй байсан. Тэгэд ер нь тэр эмэгтэй болохоор мэрэг төлөвт итгэдэг. Тийм ч болохоор 1990-ад оны дунд үеэс хатагтай Смиттэй танилцаад тэр цагаас хойш хайр дурлал за бас Little Saigon-д байсан дотор хувцсныхаа дэлгүүрийн бизнесийн талаар зөвлөгөө авдаг болж эхэлсэн юм байна. За Таня бол нөхөртөөгөө хамт 1998 онд дэлгүүрээ нээсэн боловч 2000 оны 3 сар гэхэд асар их хэмжээний одоо өрөнд дарагдаж дампуурах дээрээ тулж исэн юм байна. За гэхдээ тэр бол бууж өгөлгүй хатагтай Смит дээр явж очиод за нэг удаагийн төлбөр олгож $6,000 төлдөг байсан. За тэгээд мэрэгчийнхээ зөвлөгөөнд бүрэн итгэж зөв шийдвэр гаргаж амьдралдаа тулгарсан одоо бэрхшээлийг даван туулахад туслана гэж бол найдаж исэн. За тэгээд энэ Таня гэд эмэгтэй одоо хувийн амьдрал нь бүр үнэн асуудалтай заяа. Тэгээд тэр асуудлаараа ч гэсэн хатагтай Смиттэй уулзаж зөвлөгөө авахар болсон. За тэр нь юу байсан гэсэн чинь нөхөртөөгөө одоо олон жил хамт амьдарч исэн мөртлөө ерөөсө хоорондоо үг дуурдаггүй, хоорондоо ярилцдаггүй, удаан хугацаанд явцсан. Тэгээд хэдийгээр нөхөртөөгөө гэрлэлтэд цуцлуулаагүй ч гэсэн хоёулаа тус тустай амьдардаг болсон. Жилдээ бүр 2 удаа уулздаг тийм харилцаатай байсан. За тэгснэ нөхрөөсөө салсныхаа дараа нөхрийнхөө одоо дүү болох Жорж гэд залуутай хайр дурлалын рамаас үүсгээд тэр нь ч гэсэн бүтлгүүтэж
Жорж одоо Таняг ингээд орхиод явсан юм байна. За тэгээд нөгөө Таня чинь Жоржийг амьдралдаа буцааж авчрахын тулд хатагтай Смиттэй уулзаад хайр дурлалын шившлэг зан үйл хийхийг хүссэн ч гэсэн хатагтай Смит бол энэ бүсэлтэнд нь шууд татгалзсан. Нөхөр байсан хүнийхээ дүүг хайр дурлалын шившлэг хийж өөрлөгөө татах нь ёс зүй болон өөрийнх нь зарчимд нь нийцэхгүй байна. Миний хийдэг зүйлсд харшилна гэдгээ тодорхой тайлбарлаад тэгээ ингийн оронд бол одоо өнгөрснөө мартаад нөхөртөөгөө харилцаагаа сэргээгээч гэж хатагтай Смит бол зөвлөсөн баг. Ингэж татгалцсан явдал нь Таняг бол маш их бухимдуулсан. За тэгснээ хатагтай Смитийг ловертсан, мөнгө залилсан гэж дотроо бол буруутгаж хэлсэн юм байна. Яг үнэндээ бол тэр мэрэг төлөгний хураамжийг өөрийнхөө одоо сайн дураар тэр үедээ төлсөн байсан. Таня Нельсон гэх эмэгтэйн хувьд бол уранд баригдаж, бизнесэнд дампуурч, гэр бүл нь салж, эцэстээ бол Жорж гээд залууд хүртэл хаягдсан байдалтай байсан. За өөрөө бол энэ эмэгтэй баян тансаг одоо юугаарч дутахгүй өссөн болохоор ийм төрлийн татгалцсан хариу авна гэдэг түүний хувьд бол байх боломжгүй, дасан зохицож чадахгүй тийм асуудал юм шиг санагдчихсан. За тэгж яжгаад хатагтай Смитэд өөр нэг асуудлаар хандсан юм байна. За тэр нь юу байсан гэсэн чинь Калифорни дахь бизнес нь нэлээд ширүүн өрсөлдөөний улмаас хэцүүдж байгаа болохоор өөр мужи руу буюу одоо Норт Каролайна руу нүүх бодолтой байгаагаа тэр бол хийсэн. За тэгсэн чинь хатагтай Смит таараа хүзэр татаад тэгээд бизнесийн хувьд бол байршлаа өөрчлөх нь үнэхээр одоо ашиг тустай байх юм байна гэж хэлж өгсөн юм байна. Ингээд энэ шийдвэр Танягийн хувьд бол амьдралдаа хийж болох томоохон өөрчлөлт байсан ч гэсэн тийм төрлийн эрсдэл хийхдээ одоо өөрөө зоригтой бэлэн байсан. За тэгээд тэр ачаа таашаа баглаж хүүхдүүдэд дагуулад Норт Каролайна руу нүүсэн юм байна. За гэхдээ яг үнэндээ одоо тэр Норт Каролайна руу нүүж байгаа явдал нь бизнес интерчээж биш. Жинхэнэ гол зорилго нь гэсэн чинь нөгөө Жорж гээд залуутаагаа эргэж нээлхийн тулд тийшээ явсан болж таарсан. Жорж Танягийн хит их дарамтаас нь залхаад аль болох одоо хол байхын тулд Норт Каролайна руу нүүцсэн байсан юм байна. За Таня болохоор нөхрийнхөө хамаатан садангаар нь дамжуулаад Жоржийн одоо хаягийг нь олж мэдээд тэгээд шин дэлгүүрээ нээх нэрийдлэр тэнд явж очсныхоо дараа Жоржийг дагаж тагнуулдаж эхэлсэн. Тэгээд сүүлдээ бүр байнга Жорж руу залгаж одоо уулзахыг шаарддаг болж хэлсэн. Жорж бол сүүлдээ бүр аргагүй ирэхэнд уулзахыг зөвшөөрсөн ч гэсэн бүх зүйлд болгоомжтой хандаж хүн их холигдог газар уулзъя гэж шийдсэн. За гэхдээ тэгж уулзах үеэрээ Жорж найз бүсгүйгээ хамт дагуулад очсон. За тэгээ нөгөө Таня чин Жоржийг өөр хүүхэн дагуулад ирсэн чинь ухаанаа алдаж цүнхнээсээ бүр буу гаргаж ирээд яг буудаагүй ч гэсэн тэр буугаараа Жоржийн толгоороо зөхиод залхахад бол хин нэгэн гэмтэл аваагүй. За тухайн буу нь одоо жинхэнэ буу биш байсан ч байж бас магадгүй. Гэтэ тухайн солиотой үйлдэл Жоржийг за бас найз хүүхнийг нэлээд их айлгаж байсан. За харамсалтай нь тэр талаар цагдаад ерөөсөө Жорж хэлж мэдэгдээгүй. Яванда тэгээ тайвшраад зүгээр олчнэстэй гэж бодсон байгаа. За тэгжсэн чинь хэд хоногийн дараа Таня Жорж руу залгаад найз хүүхнийг нь хулгайлж авч явж хурууг нь тасна. Тэгчээд тэрийг нь хүргэлтээр чам руу явуулна энтер гэж сүрдүүлж хувийн мөрдөгч хөлслөөд найз хүүхнийх нь гэрийн хаягийг хүртэл олоод мэдсэн гэдгээ хэлсэн. За тэгэж олж мэдчихэд гэрлүүн явж очоод Жоржийн жаадтай зургийг нь гэрээс нь хулгайлаад за тэгээд хашааг нь эвдэлж сүйтгээд дээр нь Жоржийг одоо харааж доромжилсан бас сүрдүүлсэн үг бичээд яваад өгсөн байсан. За энэ гажигтай үйлдэлүүд нь Жорж болон найз хүүхнийх нь харилцааг сүйтгээгүү харин ч бүр ингээд хурдан шиг хурмаа хийж албан ёсны эхнэр нөхөр болъё гэсэн шийдвэр гаргасан. За тэгээд нөгөө Таня ч бүрч их уурлаж уураа тавьчирч чадхаа байсан. За тэгэхдээ зэрэгцээд Норт Каролайнад эхлүүлсэн бизнес нь хүртэл дампуурч эхэлсэн. Хатагтай Смитийн хилээдсэн гэрэлт ирээдүй энтер гэсэн мэрэг түлх нь яг эсэргээрээ эргэж дэлгүүр нь алдагдaltaй ажиллаж эхэлсэн болохоор сүүлдээ бүр өрөө төлж барагдуулахын тулд байраа зархаас өөр аргагүй болсон. Ингээд ийм байдлаар амьдрал нь хурдалд орсон Таня Нельсон гэх эмэгтэй бүхий л бүтлгүүтэлд хатагтай Смит буруутай гэж тэр бол дотроо бодож эхлэх болсон. За Таня бол хатагтай Смитийн зал мэхэнд нь хууртаж буруу шийдвэр гаргасан гэж дотроо бодож эхэлсэн. Гэхдээ хатагтай Смит бол олон нийтийн дунд асар их нэр хүндтэй нэгэн байсан болохоор түүнийг хуурам мэхлэгч гэж бусад хүмүүст итгүүлэх нь амаргүй ажил гэж Таня бол бодож байсан. Тиймээс өөр аргаар хөшөө авахын тулд харгас санаа боловсруулж ерөөсөө л алий гэж бодож эхэлсэн юм. За ингээд энэ зүйлийг Таня ганцаараа хийж чадахгүй гэж утсан болохоор хамсаатан бол хайж эхэлсэн. За тэгэж явж агаад 55 настай Филипп Замора гэх эрэгтэйг онлоод түүнтэй уулзахаар болсон. За Танягийн төлөвлөгөөг сонсоод тухайн Филипп гэдэг хүн бол шууд татгалцсан. Тэр бол хатагтай Смитийг ерөөсөө огт танихгүй, ямар ч хувийн ус хонзон байхгүй, ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдож чадахгүй гэдгээ шууд хэлсэн. Тэгсэн чинь Таня болохоор тэр Филипп
Филиппийг сүрдүүлж эхэлсэн. Хэрвээ надтай хамтарч ажиллахгүй гэх юм бол нууц игчийн эхнэрт чинь хэлнэ. Бүх нууц игчийн гэрийнхэн чинь мэдээд шившгээ чи тарина гэж сүрдүүлж эхэлсэн байна. Танягийн мэдчихсэн нууц нь юу байсан гэхээр Филипп bisexual буюу заримдаа өөр эрчүүдтэй хүртэл харилцаанд ордог гэдгийг нь мэддэг болсон байсан. За гэхдээ яаж тэр талаар мэддэг болсон нь ерөөсө тодорхойгүй. Санаандгүй олоо мэдсэн юм уу? Эсвэл нууцаар мөрдсөн үү гэдэг нь бол тодорхойгүй байд юм байна. За Филипп Таня хоёр бол тэмч ойр дотн харилцаатай хүмүүс биш байсан болохоор Филипп өөрөө тэр талаараа ярьсан байх боломжгүй байсан. За ингээд Таня Филиппийг ийм маягаар сүрдүүлээ зогсохгүй өөр нэг сонирхолтой санал тавьсан. За хэрвээ надтай чи хамтрах юм бол чамд би уулзах олон эрчүүд зохицуулж өгье гэж амласан юм байна. За ингээд ийм байдлаар Таня гэх хүүхэн Филипп Замора гэх эрэгтэйгийн эмзэг цэгийг яг оноод хатгаж чадсан. Яг үнэндээ бол Филиппийн хамгийн их айжсэн зүйл нь бол гэр бүлийнх нь өөрийнх нь тэр bisexual гэдгийг нь олоод мэдчихвээ гэсэн асуудал байсан. За ингээд Танягийн сүрдүүлэг дарамтаас болоод Филипп бол аргагүй эрхэнд гэмт хэргийн хамсаатан болохыг зөвшөөрсөн. За тэгээд зөвшөөрснийхэн дараа Таня хатагтай Смит руу холбогдоод бизнесийн тал дээр зөвлөгөө авах нэрийдлэр уулзалт товлсон. За тэгчээд өөртөө бас Филиппт онгоцны тийз худалдаж авсан. 4 сарын 21-нд Таня болон Филипп хоёулаа Little Saigon-д очсон. За тэгээд товлсон ёсоор хатагтай Смит тэднийг найрсгаар ухтаж аваад Филиппийг зочны өрөөнд хүлээж авахыг хүсээд тэр хооронд нөгөө Таня мэрэг төлгөө хэлэхээр болсон юм билэ. Гэхдээ тэр бүх зүйл эхлэхээс ч өмнө хатагтай Смит тэр хоёрыг галтгооныхоо өрөөнд суухыг ураад бодвол цай эсвэл кофе энтер хийж өгөх гэжсэн юм шиг байгаа. Галзуухны хэсэг рүү орсон даруйд нь Таня гинэт хутгаа гаргаач гэж орилж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол хутгаа гаргаад хатагтай Смит рүү дайраач гэсэн тушаал өгчээсэн гэсэн үг. За тэгээд Филипп бол түүнийг шууд газарт унгаагаад ойролцоогоор 15 удаа хутгалсан. Хатагтай Смит эсэргүүцгийг оролцсон ч яаж чадаагүй. За энэ үеэр бол өөр нэг өрөөнөөс Анита огт нь гараад ирнэ гэж тэр хоёр бол огт төсөөлөөгүй. Ээжийнхээ орилгыг сонсоод Анита гараад ирсэн чинь Таня галтгооноос хутга шүүрч аваад Анита руу шууд дайрсан. Бүх зүйл бол маш хурдан болж өрнөсөн. За ээжтэйгээ адил Анита ч гэсэн ойролцоогоор 15-аас 20 удаа хутгалсан. За хэдийгээр аль нь ноцтой шарах авсан ч гэсэн шууд бол тэр даруйдаа амьсгал хураагаагүй. Тэр өдөр хатагтай Смит бас өөр үйлчлүүлэгчтэй уулзах цаг ерөөсө товлоогүй байсан болохоор хин нэгэн гэрт нь очиж туслах магадлал бараг л байгаагүй. Алуурчид хатагтай Смитийг галтгооны өрөөний шалан дээр доош нь харуулж хэвтүүлж орхиод Анитаг болохоор угаалгын өрөөнд толгойг нь галтгооны өрөө рүү чиглүүлсэн байдалтай үлдээсэн байсан. За тэр хоёр бол хоёулаа бие биедээ туслах ямар ч боломжгүй ойролцоогоор бол 3 метрийн зайтай ухаан алдсан байсан. За дараа нь бол Таня Филипп хоёр гэмт хэргийн уул мөрөө арилгахаар болоод Таня бол биедээ наалтсан байгаа цусыг арилгахын тулд шүршүүрт ороод Филипп хутгаа сайтар арчаад уутанд боож хаяхаар бэлдсэн. Дараа нь бол тэр хоёр гарч яваад хамгийн ойр байх Walmart руу явж очоод цагаан өнгийн будаг худалдаж авсан. За тэднийг гарч авах үеэр ч гэсэн ээж охин хоёр амьд амьсгаатай байсан. За тэгчээд буцаж гэрт нь хурч ирээд будгаа хатагтай Смит болон Анитагийн толгой дээр нь асгасны дараа тэд амьсгал хураасан. Чухам яагаад тэгж цагаан будаг асгасныг хэн ч юу нь ойлгоогүй. Сүүлд Филипп бас л яагаад ч юм Анитагийн нүрийг нэг хар цамцаар бүтээгээд тэгээд орхисон байсан. За тэгээд гэр дотор байсан шүүгээ, сав, эд юмсыг нь боснуулж, ийш тийш нь баах юм тарааж, гэрлүүнд хулгай орсон юм шиг харагдуулахаар эмх замбраагүй болгож орхичоод хатагтай Смитийн кредит карт, үнэмлэх, үнэт эдлэл бэлэн мөнгийг нь аваад тэгээд гараа явсан. За бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дууссаны дараа тэд бол Норт Каролина явах онгоцны тийз худалдаж аваад 4 сарын 22-ны өглөө гэхэд хоёулаа бол гэртээ харьцсан байсан. За гэхдээ тэр Филипп гээд залуу болохоор сэтгэл санаа нь маш тийм докторгүй болж хийсэн хэрэгээсээ болж маш их гимшиж өөрт нь ямар ч гимзэм хийгээгүй хоёрын хоёр хүн хөнөөсөндөө харамсаж сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай болоод Таня руу бүр байн залгаж яах уу гэж асууж холбогддог болсон. За Таня харин бүр ингээд огт санаа зовсон, харамссан зүйл байхгүй. Хатагтай Смитийн картаар тансаг зүйл худалдаж авч мөнгийг нь өрн таран хийгээд явж исэн. За картаар нь тэр бол аялалд явах онгоцны тийз, моолоор дэлгүүр хийсч, Санта Ана Holiday Inn гэж зочид буудалд өөрийн нэр дээрээ ингээд өрөө хүртэл захиалаад амжсан. Амралтанд явхаас өмнө тэр $3,000 хувцас, за тэгээл гэр ахуйн цахилгаан бараа зэргийг худалдаж авч үнэтэй бас нэг ресторанаар хүртэл үйлчлүүлсэн байсан. За түүний царай бол бүх гүйлгээний үеэр хяналтын камерт бичигдэжсэн боловч Таня ингээд бүр санаа зовсон ч зүйлгүй 50 амгалан явж исэн.
За өөрийгөө болохоор төгс гэмт хэрэг үйлдэлсэн цагдаа нар намайг хизээч барьж авч чадахгүй гэж итгэцэн явж исэн байна. Танягийн хэдэн сарын хэдний өдөр хаана байсан гэдгийг олж илрүүлэх явдал цагдаа нарын хувьд маш амархан ажил байсан. Тэр бол зөвхөн хохирогчийн кредит картаар гүйлгээ хийгээ зогсохгүй хэрэг болсон хотод зочид буудалд бас л картаар нь төлбөр төлсөн нь тогтоогдсон. За цагдаа нар бол энэ баримтуудыг олж авсныхаа дараа Таняг баривчлах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. North Carolina-гаас Orange County руу нисч тэндээ одоо амралтанд амрах байгаа гэдгийг нь мэдснийхээ дараа хамт нисэх онгоцны тийд захиалаад тэгээд чимээгүй хүн бол нууцаар хажууханд нь ажиглаж эхэлсэн. 5 сарын 30-ны өдөр Таня зочид буудлын өрөөний дэлгүүрээ хүлээж авсныхан дараахан цагдаа нар бол бөөнөө рүү явж очиод шууд баривчилсан. За ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломж олгохгүйгээр түүнийг барьж авсан юм. За тэгээ барьж авсан даруйдаа бигдэн нэгжлэг хийж хувийн бичиг баримт гар утас брендийн цөөхнүүд замун хатагтай Смитийн кредит картыг нь хурааж авсан. Маргашгүй нотлохоогоор Таня Нельсон гэх эмэгтэй бол хатагтай Смит болон түүний охин Анитаг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгтэн болох нь батлагдсан. За тэгээд албан ёсны баривчлах тогтоол гарсны дараа бол хэн хизээ хаана байсан хаашаа явсан зэрэг бүх зүйлсийг шалгаж Филипп Заморагийн мэдээллийг ч гэсэн төвөггүй байсан. За цагдаа нар бол North Carolina-д байх түүний гэрээг нэгжих үеэрээ нэг тэмдэглэл олсон байсан дээр нь 4 сарын 21-ний өдрийг томоор одоо тойруулж зураад тэгээд хажууд нь аимшигтай нүгэл гээд бичсэн байсныг нь олж харсан. Филипп Замораг бол тэд 6 сарын 1-нд гэрээс нь баривчилсан билээ. За түүнийг бол тасралтгүй 48 цагийн турш байцааж англи хэлэндээ тэр одоо тэмч сайн биш байсан болохоор хажуудаа орчуулагчтай мэдүүлэг өгсөн. За сүүлдээ тэр бол цагдаа нарын дарамтыг тисч чадалгүй эрх баригчдтай хамтран ажиллая гэж зөвшөөрөөд Танягийн талаарх мэдээллийг тэдэнд дэлгэж ярьж эхэлсэн. Филипп хэргийн бүх нарийн ширээнийг дэлгэж ярьж өөрөө ч хэрэгээ хүлээн зөвшөөрч за үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж бүх зүйлийг Таня төлөвлөсөн гэдгийг нь баталж ярьсан. За Филипп бол мэдүүлэхдээ Таня миний хувийн нууцыг илчлэнэ гэж сүрдүүлсэн болохоор хамтарч ажиллахыг зөвшөөрсөн гэж ярьсан. За мөн тэр гурав галтгооны өрөөнд байх үеэр Таня гинэт хутгаа гаргаж ирж хатагтай Смит рүү дайрахыг тушаасан. Харин Анитагийн тухайд бол өрөөнөөсөө гарч ирсэн даруйд нь Таня түүн лүү дайрч эхэлсэн. Гэмт хэрэг үйлснээ дараа North Carolina руу буцах замд Таня өөрийнхөө жинхэнэ гол зорилгоо надад ярьсан. Хатагтай Смит өөрийнх нь амьдралыг сүрүүлсэн болохоор өшөөгөө авч алгаар шийдсэн талаараа хэлсэн. Танягийн хувийн амьдрал бас хатагтай Смитийн талаарч би сайн мэдэхгүй болохоор тэр ярианд нь итгэсэн гэж мөрдөгчдөд ярьсан. Филипп Замора өөрийгөө хууртагдсан, тийм болохоор шудраг ёсыг тогтоож өгөхийг мөрдөгчдөөс бол хүссэн юм байна. Ер нь яагаад ямар ч гэмзэмгүй Анитаг хөнөөсөн талаар Филиппээс асуусан чинь Таня Анитагч бас буруутай гэж үтсэн болохоор алгаар шийдсэн гэж хариулж байсан. За тэгээд Таня мэдүүлгийнхээ үеэр болохоор тэр охин ээжтэйгээ адил намайг хуурсан гэсэн зүйлийг ярьсан. За гэхдээ яг үнэндээ бол Анита гэдэг охин нь ээжийнхээ ажилд ерөөсөө оролцдоггүй. За ээжигээ ямар ч зүйл дээр дэмждэг байсан хэдий ч өөрөө бол тийм мэрэг түлэг хийдэг болъё гэсэн ямар ч бодлохгүй байсан гэдгийг олон хүн баталж ярьж байсан. За Анита зүгээр буруу газараа буруу цагтаа байснаасаа болж одоо алуулсан гэж бол үзсэн. 2010 оны 4 сарын 12-нд Филипп Замораг хоёр хүний хүн амныг гэмт хэрэгт буруутай гэсэн шүүхийн шийдвэр гарсан ч Таня Нельсны эсрэг гэрчийн мэдүүлэг өгч бүх зүйлийг нарийн одоо бас тодорхой ярьж хэрэгээ хүлээсэн болохоор тэрнийх нь хариуд цаазын ялнаас бол мулталсан юм бэлээ. За тэгээд анх төлөвлөж исэн 55 жилийн хорих ялыг нь зөөллөөд 27 жилийн ял болгож өөрчилсөн юм байна. За Танягийн өмгөөлөгч болохоор Филиппийг үннийг мушгин гуйвсан, өөрийгөө цаазын ялнаас мултлахын тулд Таняд хамаг бурууг тогсон. Тэр гэмт хэргийг Филипп ганцаараа үйлдсэн. Хэрэг гарах үеэр Таня гэрт нь бүр байгаачгүй гэж маргаж исэн баг. Гэхдээ тангарахтны шүүх энэ маргааныг нь бол хүлээж аваагүй. За учир нь гэх юм бол хатагтай Смит Филипп Замора гэдэг хүнийг бол огт таньдаггүй. Тэгэхээр гэртээ оруулах ямар ч боломжгүй. Тийм шалтгаан байхгүй. Хатагтай Смит сүүлийн хэдэн жилийн турш танихгүй хүн авахаа бүр мөсөн болсон болохоор Филипптэй уулзах боломжгүй. Таня хараа анханасаа уулзалтыг зохион байгуулж тэгэх үеэрээ Филиппийг дагуулад гэрт нь хамт орсон гэдэг нь тодорхой гэж үзэжсэн байгаа. Гэхдээ яг үнэндээ ээж охин хоёрыг хинэн хөнөөсөн, за хоёуланг нь Филипп алсан уу, за эсвэл Таня тэр Анита гэдэг охиныг нь алсан уу, яг ямар дарааллаар энэ гэмт хэрэг болж өрнсөн бэ гэсэн асуудал одоог
болтол бүрэн тодорхойгүй хിവэрэ байд юм билэ. За тэгэхээр түрүүний яригдсан зүйл гэх юм бол Филипп Заморогийн мэдүүлэгт үндэслээд хамгийн үнэнд ойр магадлал өндөртэй хувилбар гэж үзэх болсон юм байна. За тэгээд Танягийн хувьд гэх юм бол тэр шүүх хурлын авцад үргэлж дууга хураасан байдалтай, цагдаа нарт мэдүүлэг өгөхөөсч татгалцсан байдалтай байсан. Шүүх хурлын туршид бол тийм хүүтэн хөндий харилцаатай, аллахтай холбоотой бүхий л тулгсан ялыг үгүйсгэж эсэргүүцсэн тийм янзтай байсан. За хатагтай Смит болон Анитагийн үхэлд ямар ч хамааралгүй хүн шиг дүр эсгэж прокурор түүнийг аратан, хүүтэн цуст алуурчин, хэрцгий нэгэн гэж нэрлэжсэн ч гэсэн огтхонч харамссан, гэмшсэн шинжгүй сууж исэн. За шүүх хурлын үеэр бол Танягийн гэмт хэрэг хийх сэдлийн талаар олон янзын таамаг бол төвшүүлэгдсэн. Жорж гээд залуутай нийлэх, хайр дурлалын зан үйл хийхээс татгалцсан болохоор тэрэнд нь уурлаад алсан. За Жорж өөр хүүхэнтэй гэрэлсэн явдал нь Таняг сэтгэлээр унах хөшүүрэг болж хэрцгий аллах үйлдэхэд хүргэсэн гэж зарим нь үзэжсэн бол өөр зарим нэг хүмүүс болохоор Филиппийн мэдүүлэг дээр үндэслэж Норт Каролина руу нүүх тухай сайхан мэргэнд билээгүйгээс болоод бүх зүйлээ алдсны дараа өшөө авахар шийдсэн гэж ярьж байсан. Таня дэлгүүрээ мөн хайр дурлалаа, мөнгөө, байраа гэд бараг бүхий л зүйлээ алдсан. Тэгээд хатагтай Смитийн нэр хүнд, амжилт, олон нийтийн хүрээлэлт нь атаархснаас болоод алсан гэж үзсэн хүмүүс ч бас байсан. Ингээд эцэстээ тангархтны шүүх шийдвэрээ гаргаж Таня Нельсон хоёр хүнийг санаатаагаар хөнөөж гэмт хэргийг зохион байгуулсан явдалд буруутай гэж үзэж байгаагаа мэдэгдээд за шүүгч бол түүнд цаазаар авах ял оноосон юм байна. За ингэснээр Таня Нельсон гэх эмэгтэй Orange County-гийн түүхэн дэх цаазаар авахуулах ял сонссон хоёр дахь эмэгтэй болсон түүхтэй байна. Хатагтай Смитийн эгч дүүс шүүхийн эцсийн шийдвэрийг сонссон даруйдаа нулимс унгааж прокурорт талархал илэрхийлж тэрвэрч эцэст нь шудраг ёсыг тогтоож чадлаа гэж үзэжсэн. За тэгээд тэр цагаас хойш бол Таня Калифорни мужийн төв хэсэгт орших Сан Квентин гэх эмэгтэйчүүдийн шоронд цаазын ял гүйцэтгэх өдрөө хүлээж хоригдож байгаа гэсэн байна. Little Saigon-д амьдардаг Вьетнам иргэд бол одоо хүртэл энэ явдалд итгэж чадахгүй гашуудаж өөрийн олон жилийн хөдөлмөр чадвараараа нэр хүндтэй болж чадсан хатагтай Смит болон ирээдүйнд гэрэлтжсэн гим зэмгүй Анита охины амьдрал ийм хоёр араатны гарт ам үрэгцэнд харамсаж явдаг. Хүний атаархал, үзэн ядалт, шунал гэх зүйлээс болж ямар хэрцгий үйлдэл гарч болдгийг энэ гэмт хэрэг бидэнд бас харуулсан болов уу гэж бодлоо. Маш олон хүмүүс ер нь ийм төрлийн зүнтэй ирээдүг харж чаддаг хүмүүсийг өөрсдийнхөө өхтлийг урдаас харж чаддгүй бахтаа гэж ярьж ирснийг сонсч байсан. За тэр байтугай зүгээр ингээд таро хүзэр татдаг, за эсвэл ингээд нөгөө астролог зурхаагаар үзэж хардаг хүмүүсийг хүртэл ямар нэг аюул өөрлөө ойртож байгааг мэддгүй болов уу гэсэн байдаг. За та нар санаж байгаа бол Бишимбаев алуулсан Салтанат гэдэг эмэгтэй болохоор астрологоор хүмүүсийг үзэж өгдөг байсан. Гэхдээ өөртөө таарсан хань ажлаа сонгохдоо тэр зүйлээ сайн үзээгүй мүү, өөртөө тохирохгүй хүн ирсэн байхад урдчлаад тэрийг хараагүй мүү гэсэн зүйл бас маш их яригддаг. За миний хувьд бол ийм төрлийн зөнч мэрэгэн түргэн хүмүүсийг огт үгүйсгдэггүй. Тодорхой төвшөнд өөрийн гэсэн чадвартай болоод за бас хүний амьдралын чухал үед мессеж өгч чаддаг, зөв чиглүүлэхэд нь тусалдаг. Жишээ нь таро хүзэр татдаг байх юм бол тэрийгэ зөв тайлбарлаж уншдаг хүмүүст бол би дуртай. За ингээд энэ удаагийн адармаатай хэргийг надтай хамт уудалсан нийт сонсогчдоо баярлалаа. Та бүхэн комент хэсэгт өөрийн үзэл бодлоо соёлтойгоор бусадтайгаа хуваалцаарай. Ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Дараагийн дугаараар эргээд уулзъя.